тодорхой хэмжээгээр одоо Монгол банкны хүний бодлого өөрчлөлт оруулах сайжгүй шаардлага боломж бүрдлээ гэж ингэж Монгол банкны удирдлага ярьж байгаа. Энэтэй холбогдуулаад Монгол банкнаас одоо энэ асуудлыг авч үзэх юм бол 8% зээлийн одоо 8% зээл доошо буух 5% руу явах юм боломжийг бүрдүүлж байна гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр бол энэ бол одоо нөхцөл байдал бол бүрдсэн байна гэж ингэж үзэж улсын их хурлын даргын тухайс олон нийтэд мэдээлэл өгсөн. Дээр нь Монгол банкны болоод ипотекийн зээлийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд бүгд энэ асуудлыг бол боломжийн хувь руу байна гэдэг дээр бол бүгд санал нэгдсэн. Тийм учраас энэ хууль өргөн баригдаж одоо улсын их хурлаар хэлцээд гарах юм бол одоо шинээр орон сууцнд орох гэж байгаа улсууд 8 биш 7, 6, 5 хүртэл хуваар авах юм боломжийг бүрдүүлнэ гэсэн ийм л арга. Арчилсан намын даргын хууль хэлэхдээ цагаан сарын өмнө энэ хуулийг батлан гаргана гэсэн шүү дээ. Тэгэхээр бол мэдээж арчилсан нам бол энэ дээр бол ач холбогдол өгж ажиллана. Бидэнтэй хамтран зүтгэж байгаа бусад бүлэг намууд маань ч гэсэн энэ дээр идэвхжүүлэн оролцсон гэдэг. Одоо байр суурьнаас бид энэ хуулийн төслийг хамтдаа өргөн барьсан. Тийм учраас бол цагаан сарын өмнө гарна гэдэг нь тодорхой байж. Тэгэхээр энэ хууль гарснараа бол өнөөдөр бол 8%-тэй зээлийг өгж явах үед бол 1 метр квадрат 1 сая 300 орчим мянган төгрөгийн одоо төлбөрийн чадвартай байж авч исэн бол өнөөдөр энэ хууль батлагдаж гарснараа сарын одоо нэг өрхийн орлого 450 мянган төгрөгтэй өрхийн орлого бол одоо 40 метр квадрат байранд орох боломжийг бүрдүүлж байна л гэсэн. Тэгэхээр бол энэ бол зарчмын асар том ялгаа харагдаж байна л гэсэн.